Хөтөлбөр таны эдийн засгийн болонгаар өргөжлөн өрөх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн баасан гарагт бол шатхууны үн нэмэгдсэн. За үүнтэй холбоотойгоор бас иргэдийн дунд ч ихсэн бухимдал үүссэн. За тэгвэл одоо аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас дараах мэдээллийг гаргасан. За ингэхдээ бол одоо тухайн импортлогч компаниудын зүгээс ямар нэгэн мэдээлэл одоо мэдэгдээгүй байж байгаад нэмсэн нь бол одоо бас шөмжлөлийг дагуулж байна гэдэг утгатай байсан. За ингээд тэрээр өнөөдөр бас салбарын сайдын зүгээс бол импортлогч компаниуд валютын ханш өссөн учраас А92 шатхууны үнийг нэмсэн гэж тайлбарлаж байна гэж хэлсэн. За ингээд үнийн зөвлөлийнхэн бол өнөөдөр дахин уулзаж байна. Төр яамны зүгээс шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй. За бид бол хоорондоо зөвшөөрсөж байж асуудлыг шийднэ гэдэг тайлбарыг хэлж байна. Улсын нефт хэрэглээний 70%-ийг эзэлдэг дизель түвшний үн $100 буурсан байхад та бүхэн тэгвэл бас ягаад энэ дизель түвшнийхээ үнийг бусад А95, 98 төрлийн бензинүүдийнхээ үнийг буулгадаг юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Өнөөдөр бас энэ үнийн зөвлөлийнхэн албан ёсоор уулзсан. За тэгээд өчигдөрөөс бас надад ирсэн мэдээлэл, орон нутагт ажиллаж байхад ирсэн мэдээлэл бол Шунхлай компаниас эхлээд одоо 92-оос бусад төрлийн одоо бензин, дизель түвшний үнийг 200 төгрөгөөр буулгасан юм шийдвэр гаргасан гэдгийг мэдгдсэн. Тэгвэл нийслэлийн статистикийн газраас авсан үнийн статистикийн мэдээллийг та бүхэнд харуулъя. 5 дугаар сарын 19-ны өдрийн байдлаарх одоо статистикийн мэдээллийг харах юм бол дизель түвш литр нь 3140. За А95 3710, А92 болохоор 2390. За А7680 болохоор 2370 гэсэн ийм үнэн ханштай байна гэсэн дундаж мэдээлэл бол статистикийн газраас гаргаж байсан байна. За харин яг өнөөдрийн байдлаарх шатхуун төгөөрийн станцуудын талаар мэдээллийг бид үнийн мэдээллийг цуглууллаа. За энэ дундаас харахад бол Шунхлай шатхуун төгөөх станцуудын үн за дизель түвш болон А95 гэсэн одоо эдгээр шатхууны үн нь өмнөх үнээсээ 200 төгрөгөөр буурсан харагдаж байлаа. Анх 2021 оны 6 сард бол А92 1450 төгрөгөөсөн бол дизель түвш 2290 байсан байна. За ингээд үүнээс хойш бол өсөж яваад за 2022 оны 3 дугаар сард бол хамгийн сүүлд 2390 болж А92 шатхууны үн тогтсон. За үүнээс хойш 3 жилийн дараа инхүү 200 төгрөгөөр нэмэгдэж байна. Миний машин дизель хөдөлгөөртэй тий. Дизлээ та одоо хэдэн төгрөгөөр өмнө авч ирсэн бэ? 3140 байсан бол одоо 2940 200 төгрөгөөр болсон хой хүнээр. Тийм. Тэгэхээр зэрэг яг хөө манай орны хувьд одоо хөдөө аж ахуйн салбар, газар тариалан байна, уул уурхайн салбар байна тий. Гол хөдөлгөгч хүч бол дизель хөдөлгөөртэй машинууд ашиглагддаг болохоор би өөрөө бас хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан үний хувьд тэгээд дизель буусанд баярлж байна. За тэгвэл дизель түвшний хувьд болохоор 2930 төгрөг 2022 оны 3 сард байсан бол за өнөөдөр бол одоо яг буцаад энэ үн дээрээ очсон байгааг Шунхлай шатхуун түгээх станцын үнийн мэдээллээс бол харагдаж байна. За бусад шатхуун түгээх станцын хувьд бол бас үнэн нь бол харьцангуй өөр байгаа. Зарим нь бол одоо 3130 байна. За зарим нь бол одоо 2930 гэх мэтчлэнгээр янз янзын үнийн хэлбэлцэлтэй харагдаж байна. За энэ мэтчлийн нөхцөлөөс харахад бол одоо ингээд дизель түвшний үн бол буцаад хэвийн 2022 оны үндэ хүрсэн учраас за ямар нэгэн байдлаар инфляцид төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эндээс харж болно. За харин цаашдаа бид бүхэн одоо яг энэ импортлогч аж ахуйн нэгж байгууллагуудтай аж үйлдвэр эрдэс баялагын яам ямар нэгэн байдлаар гэрээ хийдэг за үнийн зөвлөл гэж бас яамны дэргэд байгуулсан гэх мэтчлэнгээр одоо чөлөө зах зээлтэй хийдэг ч гэсэн за энэ мэтчлэнгээр бас шатхуун импортлтын хувьд бол одоо үнийг тогтоож өгдөг энэ байдлаасаа салхан зүйтэй чөлөө зах зээлийн одоо энэ зарчмаа хадгалах зүйтэй гэдэг дээр саналаа илэрхийлж байна. Нефт маань өөрөө 100% шахуу импортоор авдаг. Төлбөр нь доллараар буюу гадаад валютаар хийгдэх учраас аж ахуйн нэгж одоо шинэ нефт импортлогч аж ахуйн нэгжүүд дээр бас тодорхой хэмжээний дарамт ирсэн байж болзошгүй. Аль болох энэ бид нар нэгэн төл үндсэн хуулиараа чөлөөт эдийн засаг хувийн өмч тулгуурсан эдийн засгийн бүтцтэй байна гэж тодорхойлсон бол аль болох чөлөөтөөр явал зүгээр юм. Аль болох иргэдийгээ бэлдээд энэ үн ханш чинь өсд юм байна, буурд юм байна. Буурах нөхцөл нь болохоор ийм үед буурд юм байна гэдгийг одоо эдийн засгийн реформын шин чанартаар өөрчлөлт хийхгүй бол одоо магадгүй ингээд 200 төгрөгөөр дахиад $10 чангарах юм бол дахиад тодорхой хугацааны дараа дахиад 200-300-аар нэмэгдэх боломжтой болчих жоохоо. Харин долларын урсгал манайх руу чөлөөтэй орж ирдэг бид нар гадаад валютын чөлөөтэй орох гарах ялангуяа орох урсгал нь нэмэгдээд ирэх юм бол ханш унсан тохиолдолд
дагаад буурд юм аж гэдэг юм уу тэрийг ойлголт юус авахгүй л одоо бол маш олон жил явлаа шүү дээ. Нэг л их үүсвэртэй түүнээсээ хараад би одоо шатхууны олон их үүсвэртэй болмоор байна. Энэ зах зээлд оролцогчдыг илүү одоо чөлөөтэй болгомоор байна. Одоо бүүдэл тусгай зөвшөөрлөлтөө түүний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байгаа. Ягаад бусад улс орнуудаас одоо шатхууны нөөцөө бэлтгэх энэ бололцоог одоо төрийн бодлогоор хангахгүй өдий хүртэл яваад байгаа юм бэ гэдэг дээр бол асуудал байнга яригдж байгаа. За мөн манайх бол одоо нөгөө газрын тос боловсруулах үйлдвэр маань одоо анх амлсан хугацаанаас хоошоо бол нэлээд одоо хугацаа сунцсан явж байгаа. Энэ төсөл маань үнэхээр явхаар болвол одоо энэ асуудлыг бас одоо хурд түргэн болгомоор байна. За энэ мэтлэгээр ер нь цаашид манай улсын хувьд за чөлөө зах зээлээ дагаад мөн дээрээс нь за газрын засны хувьд за төр шатхууны хувьд бол одоо стратегийн бүтээгдэхүүн гэж явдаг. За энэ бүтээгдэхүүний хувьд дотооддоо өөрсдөө үйлдвэрлэдэг байх. За эсвэл нийлүүлэгчээ бас төрөлжүүлэх гэх мэтлэн олон шаардлага байгаа. За түүний нэг нь бол манайх газрын засны боловсруулах үйлдвэрийн төслийг бол 2018 оноос хойш зогсолтгүй ярьж яваад за одоо хүртэл бүрэн ашиглалтанд оруулаагүй байгаа. За анх бол одоо 2019 онд техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулахдаа нийтдээ 1.2 тэрбум Америк доллар шаардлагатай гэж үзээд за энэ эдгийн засгийн газраас бол одоо зээлэр өнгөлтөө зээлэр авахар болсон байдаг. За гэтэл өнгөрсөн онд бол энэ төсөн мөнгө нь хангалттай хүрэлцэхгүй байна гэж үзээд нэмээд 400 гаруй сая долларыг бол авахар болсон байдаг. За энэ мэтчлэнгээр тухайн одоо газрын засал боловсруулах үйлдвэрийн зардал өртөг нэмэгдээд байгаа хэдий ч гэсэн ажил нь хэд удаашралтай явж байна уу гэдгийг бас эдийн засгчид шүүмжилж байна. Газрын засал боловсруулах үйлдвэр бол засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн нэг. За ирэмбийн хувьд бол одоо ирэмбэлж үзэх юм бол бараг хамгийн ихэнд жагсахуйц ийм төсөл хөтөлбөрөө. Тийм учраас цаашид бол ойрын хугацаанд яаралтай хэрэгжүүлж ашиглалтанд оруулах нь нэн чухал байна. Тухайн газрын засал боловсруулах үйлдвэрийг ойрын хугацаанд ашиглалтанд оруулах нь за Монгол улсын хувьд стратегийн гол бүтээгдэхүүний одоо тодорхой хэмжээгээр нийлүүлэх за мөн одоо тухайн одоо үйлдвэр ашиглалтанд орсноороо бас үнийн хувьд ч гэсэн хамаагүй буурах олон эерэг үр дүн гарах боломжтой юм.